За ингээл нэг өөрснийхөө л зүтгэдэг болсуудалтай таамттай ч вэ. Санжаад урж би их тодорхой юм асуусан чи бит ийм урт үлгэр ярил л дээ. Чи одоо энэ олон нийтэд шүү. Нэгдүгээрт 4 сарын эцсийн байдлаар төсөв маань аль зэрэг тасарчаад явж байгаа юм бэ? Хичнээн их найдаар энэнийг хаанаас та нар нөхөд төр ингэж аргалаад явж байгаа юм бэ? Гурав дахь нь би татварын өөрчилгаанууд авсан юм уу? Хаанаас хичнээн юм авсан юм бэ? Нийлбэр нь хэд юм бэ? 3 юм хэлээд өгөө л дээ. 3 номер. Санжаад орж Сангия. За төлөлгөө гүйцэтгэл хоёрын зөрүү бол эхний 4 сарын байдлаар бол нэг их найдын тасалталтай явж байна. Зөвхөн орлого тал нь. Орлого нэг их найд төгрөгөөр тасалталтай явж байна. Төлөлгөө гүйцэтгэл хоёрын зөрүү тийм. За хоёрдугаарт бол нодлон бол 25 оны эцсээр бол бас орлого өндөрөө зарлага санхүүжүүлэх зайлшгүй шаардлагатай зардлууд гарч ирсэн цалин үс тэтгэвргээд за үүнтэй холбоотойгоор татварын өөрчлөлт бас нэг их найд төгрөгөөр бол уршин татаж авсан. Тэгээд зарч авсан. Яг зөв. Одоо бол бид нар бол ингэж байна. Түрүүн яриад байгаа нь бол төсөвт нөлөөлж байгаа 3 хүчин зүйл байна. Хамгийн өндөрөөр төсвийн орлого нөлөөлж байгаа. Тэгэхээр хэмжээ нүүрсний хэмжээ бол гайгүй явж байна. За энэ хэмжээгээр бол бид нар 400-аас 500 тэрбум төгрөг бол нэмэгдэх байгааг харагдаж байна. Оны эцээр өгөө мөнгөн хөрөнгийн үлдэгдлээр ясаад. Мөнгөн хөрөнгийн үлдэгдлээр